Өнөөдөр ч юм уу маргааш нүхлэх гэж байгаа асуудал биш. Ирэх жил ч юм уу нүхлэх гэж байгаа асуудал биш. Энэ доорож 2 3 жилийн дараа асуудал ирж байгаа. 3 жилийн дараа л ингээд яг бодит төр нүүж эхлэхийн тулд бид нар 3 жилийн өмнөөс ирж байгаа. 2 3 жилийн өмнөөс. Би айгу тодорхой хэлээ бид нар энийг саний бүх төр судалгаа, төлөвлөлт, суур дэд бүтцийг шийдчихэд иргэдээсээ санал аваад дээрэс нь бизнес эрхлэгчтэйгээ тохироо тэгээ энэ үе шаттайгаар хамтарч байна. Тэгэхээр энэ дээр ямар ч айгаад санаа зовхон гарахгүй. За ер нь бол яг Улаанбаатар хот дээр хуучны гэж яригдж байгаа нөгөө ил задгаа захууд байж байгаа. Тэгээ наран туул, хүчит шонхор, барс гэдэг яг дотор мэдээж үйл ажиллагаа болж байгаа захууд байгаа л да. Тэгээд дээрэс нь модны захууд байж гин хангаа зах гэдэг ч юм те. Тэгээд барилгын материалын зах бол 100 айлчин бол Улаанбаатар хаш Монгол улсын хэмжээний гэж хэлж болох шүү дээ. Хөдөө орон нутгаас ирж хүмүүс бас юм да. Тэгэхээр эдгээр захууд нэг хотын төвд ингээд нөгөө ил задгаа байрснараа нэгдүгээр төвчрэл үүсэж гин тийшээ хүмүүс зах дээр очиж юм авах гэж очихоор их төвчирч байна. Хоёрдугаар дээрэс нь тэр дэд үтцүүд анханасаа төлөвлөлтгүй явсан учраас тэр үйлчлэгээ явуулах стандартын талбай орчих юм уу. Тэр асуудлуудыг ер нь бол хотын урт хугацааныхаа төлөвлөлтөд уялдуулж захуудаа үе шаттайгаар нүүлгий, газрын чөлөөлж үе дэд үтцүүдийг хий. Тэр шинэ байрлууд дээр захууд маань орчин үеийн энэ худалдаа үйлчлэгээ явуулахад таарсан тэр орчингийн хамтарч бүтээгээд тэр орчиндөө тэр худалдаагаа эрхэлгээл гэж асуудлууд их байдаг. Энэ улсын бүртгэл 100 2 чинь нэг газар байдаг шүү дээ. Энэс бол маш их төвчөрдөг. Тэд нар бидний төлөвлөлтөд гоё газар байрлуулад өгчүүл магадгүй манай 100 айл дээр бизнес хийж байгаа хүмүүс маань бүгд наймд хятад туусан Оросын албанаас бараа бүтээгдэхүүн авлаа. Тэр нь ирэх логистиктэй. Тэгээд тэнцэнэ борлуулалт хийх боломжтой. Үйлчлүүлэгчид нь бас төвчрөхгүй гацхгүй ирээд бараа бүтээгдэхүүн авах боломжтой. Энийг нэгдсэн байдлаар төлөвлөөд замбраатай цэгцтэй хийж өгөх гэж. Тэгэхээр суурь судалгаануудаа бид нар аягүй сайн хийн. Дээрс нь иргэдээсээ санал аавна. Тооцоолууд хийн. Худалдаалагчтайгаа уулзах учраас энэ дээр чи ингээд дахиад 3 4 сарын ажил болж санаа зовхон байхгүй. Дандаа саналуудыг тусгаж судалгаатай энэ хэрэгж хугацаа нь өөрөө доорож 2-оос 5 жил ч юм тийм хугацаа асуудал байхгүй л дээ. Өнөөдөр ч юм уу маргааш нүхлэх гэж байгаа асуудал биш. Ирэх жил ч юм уу нүхлэх гэж байгаа асуудал биш. Энэ доорож 2 3 жилийн дараа асуудал ирж байгаа. 3 жилийн дараа л ингээд яг бодит төр нүүж эхлэхийн тулд бид нар 3 жилийн өмнөөс ирж 2 3 жилийн өмнөөс Улаанбаатар хотын 20 40 ерхий төлөвлөлт. Дээрээс нь Улаанбаатар хотын дунд богино хугацаанд хөгжүүлэх томоохон төлөвлөлт мега төслүүдтэйгээ уялдуулаад байрлал зүй болон тэр ажиллах захын үйл ажиллагаа дээр борлуулалт үйл ажиллагаа орчныг сайжруулах гэж үндсэн зорилго. Тэгэхээр байрлал тодорхойл. Байрлал тодорхойл зөвлөж ярьчаад тэр байрлалууд дээр дид бүтцүүдийг хийчих. Суур. Тэгээд дид бүтцүүдийг хийж явах хэрэгтэй иргэдээс санал асуулгаа судалгаанууд хийх. Мэргэжлийн төвшөнд. Тэгээд ингээд тодорхой болсон хойноо бизнес эрхлэгчтэйгээ за энэ газар ийм судалгаа, ийм давуу талтай учраас та нарыг нүүлгий, ийм дид бүтцүүдийн усаа шийдэж өгье. Та нар ийм байдлаа шийд. Ингээ хамтарсан төлөвлөгөө гаргаад тэгээ нэг 2-оос 3 жилийн хугацаануудад зарим том захууд дээр 4 5 жилч болох байна. Тэгэж ингэж төлөвлөж хийхээр иргэд маань мэдээлэлтэй гинт шийдэгдсэн шийдвэр хүндрэлтэй асуудлууд бага бизнесээ төлөвлөх, илүү сайн орчинд очиж бизнес хийх. Тэгээд дээрэс нь тэр бизнес дээр очиж байгаа худалдаа авагч нар шүү дээ. Худалдаа авагч нар маань бас аягүй тэнцээр нь төвлөрж гацхгүй шууд очих боломжтой бол нэгснээр бас бизнес эрхэлж байгаа хүмүүстэй захад үйл ажиллагаа хийж байгаа хүмүүстэй ч давуу талтай гэсэн үг л дээ. Барилгын материалыг налуу ухаан эдийн засгийн тусгай босрол. Өөрөө энэ чинь тээвэр логистик барилгын материалын эдийн засгийн тусгай босрол. Төмөр замаар бараа бүтээгдэхүүн хятад дурдсаас уулын замын үдийн замаар татаад буулгачдад зориултын логистикийн төвтэй тэр тээвэр логистик хангагдсан. Дээрээс нь борлуулалт гэхэд анханасаа дид үтц тэр захуудын байршилтай дид үтцүүдийн шийдэт өгчөөс орчин үед нийцсэн тэр эрүүл орчинд аюулгүй байдал тэр юмыг хангасан байранд өөрсдөө борлуулалт хийх боломжтой. Нийтийн тээвэр хурдны замуудаа холбоод өгч учраас худалдаж авч байгаа хүмүүс нь өөрсдийнхөө порттой ч машина гацхгүйгээр тийш очиод худалдаад авах боломжтой. Энэ бүтээл яг л цогцоор зүг. Гэтэ энэ бүгдийг хийхэд хугацаа хэрэгтэй. Тийм учраас бид нар Улаанбаатар хотын том төлөвлөлтөд хийсэн том суурь бүтцүүдийг хийж эхэлж байна. Туулын урдны замын тендер зарлагдсан шүү дээ. Ийм учраас бид нэр өнөөдөр яаж эхлээд төлөвлөөд хамтраад тодорхой хугацааны дараа хамтарч хэрэгжүүлэл амжилтаа дуусгах гэж. Энэ дэр бол яг манай энэ бизнес эрхэлж байгаа хүмүүстэй маш их давуу тал орно хамтарч байна. Ерөөсөө сөрөг тал нэгч байхгүй.